Алуун илгэн нутаг тан эзэн нь болж төрсөн бид төрөн хэнээр төшүүлхэн сонгон шийдэх мөчөрлөө. Таны сонгот таны тэгэл таны зэн согон алуун илгэн нутгийнхаа ирээдүйн хөгжлийн хурдыг шийднэ. Андах наран хэнийг шалгалгүй ичгэр лэн хайрладаг шиг эрхчлөө ардчлал шудраг ёсны наран алуун илгэн нутагт мань эгнэгт мандах болтугай. Эх хором минь мандан мадрах болтугай. Олуулан ялан шүү. Монгол ахын дүүсмэн сайхан зусч байна уу? Хэд хоногийн бороо татарч өнөөдрөөс Монгол орон даяар нарлаг сайхан өдрүүд эхэлж байна. Эрхчлэл ардчлалын нарыг 22 жилийн тэртээ эх орондоо мандуулсан ардчилсан нам энэ удаагийн сонгуульд хүн шиг амьдрий, улс шиг хөгжөө өрөөтэйгээр оролцлоо. Сонгуул бол дарга болохын төлөөх хуралдаан биш ээ. Сонгуул бол өрсөлдөгчөө намнах тулалдаан биш ээ. Өнгө мөнгөний өрсөлдөөнч биш, харин ардчлалын баталгаа гэж ардчилсан нам үздэг юм аа. Ард иргэдээ үйлчлдэг ажлыг хийх гэж сонгогч олондоо шалгалт өгч байгаа торгон мөч бол сонгуул юм аа. Энэ удаагийн сонгуульд улсын хурл болон нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвшигчтэй та бүхэндээ илгээсэн билээ. Монголчуудад олуулаа хөгжих, Монгол хүн хөтөлбөрөө эх орныхоо 21,365 суманд олон түмнийхээ хүсэл саналыг дүүрэн тусгаж боловсруулсан юм аа. Ард түмнийхээ итгэлийг хүлээж, ардчилсан намынхан олуулаа хэрхэн зөвтгөх, яаж ажиллах, юу хийх хөтөлбөрөө танилцууллаа. Сонгуулийн сурчлагын явцад биднийг дэмжсэн, санал зөвлөгөөгөө харамгүй өгсөн, шүүмжилж зассан бүх сонгогчдоо талархлаа илэрхийлье. Эх орноосоо алс хол эрдэм шамдаж, ажил хөдөлмөртөө зүтгэж яваа биднийг дэмжсэн гадаадд суугаа монголчуудаа ардчилсан нам бас баярлалаа гэж хэлж байна. 6 сарын 28-ны өглөө Монголын удам нутагт эрхчлөөний гэрэлт наран гийм мандах болно. Энэ өдөр элгэн олон Монгол түмэн ирэх 4 жилийн ирээдүг сонгоно. Ард түмэн ажилгүйдэл ядуурлыг, авилга хахуулыг, асуудал бэрхшээл бүхнийг олуулаа ялах сонголт хийнэ гэдэгт бид эргэлзэхгүй байна. Энэ бол иргэн таны өөрийнхөө төлөө, өр хойчийнхын төлөө хийж байгаа сонголт юм шүү. Өнөөдрийнхээс илүү шудраг, өөдрөг амьдралын төлөө хийх таны сонголтоо. Өөрийнхөө ирээдүг өөр хүнээр биш, өөрөө тодорхойлох дархан эрхэн гэдэлж сонгуульдаа заавал оролцоороо. Цөөхөл нь хөлжих ус, олуулаа хөгжсөн улс шиг улс болцгоё. Олуулаа ялан шүү. Ардчилсан намын удаагийн сонгуульд монголчуудаа ажилдаа орлоготой болгох, хээл хахуул авилгыг устгах, шудраг усыг тогтоохын төлөө оролцож байна. Монголчууд бид хүн шиг амьдарч, улс шиг хөгжихийг хүсэж байна. Олуулаа энэ удаагийн сонгуульд бүгдээрээ оролцож, олуулаа ялан шүү. Та сайхан тусч байна уу? Эрхэн тамд хаягалсан энэхүү мэдлэгээ ардчилсан намын 76 нэр дэвшилт бид хамтаараа илгээж байна. Эвдэрч харгалцсан биш, эвлэж хүчрэгсэн ардчилсан нам. Энэ сонгуульд цөөхөл нь хөлжих бус олуулаа хөгжих хөтөлбөртөө оролцлоо. Алтан аваанаас алтаа таван богд. Бурхан халдуунаас булгаа хангаа. Отхон тэнгэрээс оюу толгой, Хал голоос хар хорин. Шилийн богдоос шингэлтэй хайрхан. Усын хотгороос Улаанбаатар хүртэл. Удам Монгол орныхоо өнцөг улам бүрт Тантай уулзсан 76 нэр дэвшилт бид сонгуулийн сурталчилгаагаа өндөрлүүлж байна. Үзэл бодол намын яриад маань өөрч асуудал бэрхшээл, амжилт бүтээл Алсын ирээдүй маань нэг ард түмэн билээ. Өнөөдрийн бэрхшээлч Өөр хүүхдүүдийн маань ирээдүйч та бидний. Ардчилсан намд ард түмнээс ангид ашиг сонирхол гэж байгаагүй. цаашиж байхгүй. бид түмэн олноосоо өндөрч Төрийн ордон шигдэн суухгүй. бид ажлын байр автобусны буудал Сүргийн бэлчээр тариалангийн талбай. Оюутны танхим олны газарт тантай нүүр тулан уулздаг гишүүд байх болно. олуулаа ялж ардчилсан засгаа байгуулж олныхоо төлөө Ардчилсан ерөнхийлөгчтэйгөө хамтдаа зүтгэнэ. цөөхөл нь хөлдсөн бус олуулаа хөгжсөн монголчууд байхын төлөө бид хамтдаа зүтгэнэ. Хүн шиг амьдарч, улс шиг хөгжихийн төлөө бид хамтдаа бүтээн. Бид төрхийн тэргүүндээ тусалсан төрийн төшөөд байх болно. Бид дээрхэндээ жижигсэн. Хөгжчүүд зүгээр нэг амьдраагүй юм байна гэдэг итгэлийг нь нэмнэ. Үр хүүхдийн төлөө санаагаа зовоод Сэтгэлэн чижээсэн ээжүүдийн ачааг нэмгэлнэ. том хүүхдээ мэрэгжил эзэмшүүлж ажилд заавал оруул. дунд охины чинь дээд боловсралтай болоход тусалнаа. Балчир багчуудаан чанартай сургууль найдвартай цэцэрлэгт
сурч хүмүүжих боловцоогоор хангана. Бид амлснаа биелүүлж эргэн бүрийн гарт эрдний хувь атгуулсан. Цаашид ашиг наагадлыг нэмэгдүүлж Иргэн бүрт газрыг чирэгдэлгүйгээр хувьчилж амьдралыг тань баталгаа болгоно. Иргэд маань харийн нутагт ажиллах гэж биш, алтан дэлхийг үзэх гэж. Мөнгө олох гэж биш, мөнгө бүрэх гэж олуулан явах цагийг бид найшлуулнаа. Төвч нүүрс такс сүмний тухай биш. Ажил хөдөлмөр, амжилт бүтээлийн тухай ярьдаг. монголчууд олуулаа болно. Хүн шиг амьдралын улс шиг хөгжлийн төлөө ажилдаг ухаант мэрэгэн монголчууд улам олуулаа болно. бид цөөхүүлээ биш. Бид Бид